Монголын сонгодог хипхоп цомгууд юу вэ? Бас үзэгчтэй сонсож байгаа хүмүүстээ бас тий бодлол болгоё л доо. Тий. За мэдээж бол одоо Даймбан хамтлагийн цомог байна. За тэгээд өдөр тутмын цомог. За тэгээд Айстопын шүтэмэн тий. За тэгэл одоо Люминогийн ламгаан улмс цомог. За Татарын second album хоёр бол классик шид. За мэдээж Гинжингийн тоостууд зоос бол классик шид. За Жигийн боловсралгүй сэхэтний тавигдахгүй ихтгэл цомог бол нэлээд классик шид. Тэр бол тэгээ мөн К зүгийн хоёрын Монгол арга бэлэг гэж цомог байгаа. Тэр цомог бол бас нэлээд классик шид болсон. За мөн G versus Jonn гэдэг цомог байдаг. Jonn-тай хамтарч одоо ардын дан бүх инструмент нь ардын хөгжмөн дээр рэп хийсэн ийм цомог байгаа. Тэр цомог бол бас их гоё болсон. Их орчин үеийн хипхоп рэп одоо ардын хипхоп болгож ийн бол яг Монгол рэп гэж бол бас Жансан орны сэмплтгэхээс гадна өөрөөр бас нэг яг тоглож ингэж гаргаж ирсэн ийм цомог бол болсон зүйл гэх мэтчлэн тэгэл явна да. Тэгэл Мензогийн mixtape Мензогийн mixtape-ийг бол амын ном гэж бол Мензо хэлээд байгаа шүү дээ. Тэгээд тэр бол үнэн ч баг. Тэгээд Мензогийн Эрдэнэт бол hot mixtape цомог байна. Тэгэл underground станцын цомог байна гэж шүү. Монголын цомог төлтэй шүү дээ. За баярлалаа. За бас нэг сонирхолтой зүйл гэвэл юу? Чиний Монголын топ хипхоп клипүүд юу юм бэ? Чиний хипхоп клипүүд ээ. За ер нь тэгэл дээр үеийн заяа шин хийсэн клипүүд л ер нь амар байдаг. За тэр нь бол одоо Люминогийн зам байна. Тэгээд дахиад одоо Люминогийн энд гарч ирэв. Тооны клип байна. За тэгээд мэдээж Татарын Заяагийн Улаанбаатарын хөлмс дуу болон тэр дууны клип хоорондоо бол маш гоё зохицсон сайн бүтээл болсон байдаг. Ер нь л нэг тиймэрхүү л. Тэгэл ер нь өчнөөл чинь гарч байгаа клипүүд нь бүгд л гоё байгаа дөө. Тэгэл аналогичсны клипүүдийг бас үзэх хэрэгтэй. Манайхаа хийсэн клипүүдийг үзэх хэрэгтэй. Хайрцагтын клип бол ер нь бас нэлээд классик шид болсон гэж боддог. Нэлээд тийм негатри агуулсан тийм Монгол хипхоп клип гэж бол маань дотроо бодож байгаа. Тэр клип бол тэгэл тиймэрхүү л энэ да.